Хуульч шууха эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р бүлэг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын талаар танилцуулж байна. Танилцуулгыг байгуулмаа дайрын манаар бэлдэв. Аргагүй хамгаалалт. Өөрийн эсвэл бусдын амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтлогооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг гэмт хэрэгт тооцохгүй. Аливаа хүн мэргэжилт тусгай бэлтгэл албан ажлын байдал аюултай довтлогооноос зайлсхийх, бусдаас тусламж авахар хандах боломжтой байсан эсхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх хэрэгтэй. Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтлогоо төгссөн хойно хийсэн үйлдэлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй. Хууль заасны дагуу галт зэвсэг, биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий хууль сахиулагч албан үүргээ гүйцэтгэх, хэрэг шалган шийдвэрлэх явцдаа харуул хамгаалалтын албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэж хуулийн дагуу хийсэн үйлдэлийг эсэргүүцсэн хариу үйлдэлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй. Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах. Гэмт хэрэг үйлдэж оргисон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг таслан зогсоох зорилгоор эрүүгийн хуульд заасан үйлдэлийг аргагүй байдалд хийж, тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй. Гэмт үйлдэлийн шинж чанар хэр хэмжээнд ил тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, хууль сахиулагч хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл журмыг зөрчин бусдад халдаж хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэн тооцно. Эрүүгийн хуульд заасан хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгаалan эрх олгосон эрх бүхий этгээд байгаль хамгаалагчийг ойлгоно. Гарцаагүй байдалд хохирол учруулах. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр авилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. Учирч болох байснаас илүү хохирол учруулж хийсэн үйлдэлийг гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлсэн тооцно. Албадлага эрхшээлт автах. Өөрт нь гэр бүлийн гишүүн бусад хүнд хүч хэрэглэхээр эрх хууль ёсны ашиг сонирхолт нь хохирол хор уршиг учруулахаар занал хийсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсвэл гэмт хэрэгт тооцохгүй. Бусдыг бие махбод сэтгэл санааны албатлага эрхшээлд оруулж гэмт хэрэг үйлдүүлсэн хүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно. Бусдын занал хийсэн аюулаас илтэд хэтрүүлж гэмт хэрэг үйлдсэн бол албатлага эрхшээлд автсан гэж үзэхгүй. Үндэслэл бүхий эрсдэл. Нийтэд тустай үр дүнд хүрэхийн тулд үйлдвэрлэл шинжилгээ судалгааны ажлыг хийхдээ хууль стандартад заасан эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан боловч эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Хүний амь насанд хохирол учруулах, нийтийг хамарсан, гамшигт хүргэх аюултай нөхцөлд эрсдэл хийсэн, хүний биед туршилт хийснийг үндэслэл бүхий эрсдэлд тооцохгүй. Тушаал даалгавар биелүүлэх. Цэргийн алба хаагч хууль сахиулагч дээд шатны албан тушаалтны бичгээр амар өгсөн заавал биелүүлэх тушаал даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй. Мэдлэгүйгээр биелүүлж эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. Хууль бус тушаал даалгавар өгсөн албан тушаалтныг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно. Эрүүгийн хуульд заасан илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсвэл хийлгэхээр өгсөн илт хууль бус тушаал шийдвэр нь цэргийн алба хаагч хууль сахиулагч өөрөө биедан шийдвэрлэх ёстой албаны үүрэг эрх мэдэлд хамаарахаар байтал. Уг даалгаврыг зориуд биелүүлсэн бол тухайн цэргийн алба хаагч хууль сахиулагчийг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тушаал даалгавар өгсөн албан тушаалтныг бусдыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно. Илт хууль бус тушаал даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тушаал даалгавар өгсөн хүнийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсан тооцно. Хуульч шууха гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт эрүүгийн эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.